Материал санамттай хүмүүс 11-р сарыг харцгаая. За материал санамттай гэрхшигч санчир гараг нь одоогоор 3 дугаар хаус дээр ретроград хөдөлгөөнд байгаа. Энэ бол маш 23 оноос хойш санчир гараг 3 дугаар хаус дээр байгаа шүү дээ. Тэгээд энэ 100 сая хальтхан 4 дугаар хаус руу орсноо буцаад 3 дугаар хаус руу ретроград хөдөлгөөний явцдаа буцаж орсон байгаа. За угаасаа матрууд санчир гарагч хамгийн удаан гарагаар иргэшэгддэг ордуудын нэг матр бол тэгэхээр 3 дугаар хаусын сэдвүүд дээр суралцж байгаа. Нэг сэдв дээр маш удаан тесвэрлж байгаа. Хол амьдарч байгаа. Наас цааш явах нь холдсон амаргүй замаар хичээл сургуультаа явж байгаа ч юм уу. Эсвэл үе тэнгийн хүмүүсээс харилцаа холбоо нь салсан, холдсон. Эсвэл ямар нэгэн байдлаар communication-д асуудал үүсэж байгаа. Хэл ам амархан үүсгээд байгаа ч юм уу. Зүгээр ямар нэгэн байдлаар эсвэл урт хугацааны ингээд бичих цаатны ажил хийж байгаа, ном бичиж байгаа ч юм уу. Эсвэл ямар нэгэн чадварыг сурж байгаа. Энэ чадвараа маш урт хугацаанд ингээд яг ясандаа шингэтэл сурж байгаа тийм цаг үе өрнөж байна. Санчрын хөдөлгөөнөөс үзвэл санчир гараг нь одоо 3 дугаар хаус дээр нь дараа жилийн Валентин хүртэл одоо 26 оны 2 сарын 14 хүртэл байхаа. Тэр хүртэл санчир гараг таны 3 дугаар хаус дээр байсаар л энэ. Тэгэхээр одоо бол юу сурж ин да та хэд юу хийж ин да тэр сонирн байна. За тэгээд санчир гараг ретроград хөдөлгөөнд ороод 11 сарын сүүл үедээ 28-29-30-ны өдрүүдэд ретроград хөдөлгөөн нь ийхүү дуусаад санчир гараг хэвийн хөдөлгөөнд шилжинэ. Энэ үед бол өнгөрсөн 4 сарын хугацаанд болж өрнөсөн таны амьдралд өөрчлөлтүүд гарсан байсан. Тэр нь юу ч аж болно, харилцаа холбоо, эрүүл мэнд, ажил мэргэжил, мөнгө санхүү, энэ нь юу ч аж болно. Тэр тухайн сэдв нь гээд шийдэгдэх гээд ингээд нэг үйл явц дээр ингээ хилцээр дээр явж исэн гэх юм уу. Тэгээ өөрчлөлтийн үйл явц дээр явж исэн бол яг 11 сарын 30-ны үеэр эдгээр шийдвэр нь гарах үе юм. Шийдвэр нь гараад за хэрвээ салахаар бол салхна, эсвэл эрүүл мэндийн асуудлууд нь шийдэгдэнэ, эсвэл өөрөө илүү тухгүй ингээд өөрийгөө илэрхийлэх нь тухгүй байсан бол одоо тэдгээр асуудлууд нь твийн болно ч юм уу те. Ямар нэгэн байдлаар үр дүн гарч шийдэгдэх үе бол 11 сарын сүүл үе байх болно. 11 сарын 19-10-наас хойш Mercury retrograde эхэлнэ. Тэгээд Mercury retrograde 3-7 хоног үргэлжлээд мөн 11 сарын 30-нд адилхан санчир гарагийн ухрах хөдөлгөөн дуусах өдөр Mercury ухрах хөдөлгөөн бас дуусж байгаа. Тэгэхээр 30-ны өдрүүд бол тийм dramatic ending байхаар гац бүх юм ингээд зин там болоод ойлгомжтой болоо. За одоо цаашдаа энэ темплейтийн дагуу энэ янзаараа энэ зуршлынхаа дагуу цаашдаа амьдраад явна гэсэн тийм тодорхой болох үе бол 11 сарын сүүлийн өдрүүд юм шүү. Детальчилж харцгаая. 11 сарын 12 нь санчир гараг бархасад гарагтай гурвалжин аспект үсгэн 5-аас 17 оны хооронд бол та өөрийгөө хөгжүүлэх, эсвэл өөрийн эрүүл мэндэд анхаарж байгаа ч юм уу, ямар нэгэн байдлаар танд азтай эрэг таатай өсөлт тэлэлттэй үе байх болно. Бархасад гарагийн нөлөө нь яаж нөлөөлж магадгүй юм аа. За 11 сарын 17-нд санчир гараг нартай гурвалжин аспект үсгэн 13-аас 21-ний хооронд бусдын анхаарлыг татах, эсвэл олонний өмнө гараад ингээд зааж сургах, эсвэл бусдыг ингээд байлдан дагуулах үйл хэрэг хийхэд тааламжтай тийм байдлаар нөлөөлж байна. Нарны нөлөө нь тань дээр спотлайт авчрах болно. 11 сарын 23-нд санчир гараг бууд гарагтай гурвалжин аспект үсгэн 20-аас 27-ны хооронд бол жоохон үйл ойлголцох үйл хэрэгүүд үүсэж магадгүй. Энэ аян жоохон тиймхэн байна. Учир нь Mercury бууд гараг ухрах хөдөлгөөнд байгаа учраас энэ үеэр жоохон харилцаа холбоонд үйл ойлголцол үүсэх ч юм уу, эсвэл хийж байгаа ажил хэрэг, хийж байгаа суралцж байгаа зүйл чинь ч юм уу, эсвэл нарийн юм хийж байгаа бол тэрэнд алдаа гараад дахин засварлах шаардлага гарах ч юм уу. Гэх мэтлэнгээр эсвэл бичиг цаасан сунжирж удаашрах гэх зэрэгээр нөлөөлөх жоохон сөрөг нөлөөтэй байна. 22-оос 27-ны энэ аспект нь. За ижил цаг хугацаанд 11 сарын 27-нд санчир гараг сугар гарагтай гурвалжин аспект үсгэн сугар гарагийн нөлөө нь бас л эрэг таатай, мөнгөтэй, хайр дурлалтай, тугтай, тайван байдлаар нөлөөлөх болно. 24-нээс 30-ны хооронд сугар гарагийн нөлөө нь таатай байдлаар нөлөөлөх байна. За 10 дугаар хаус олох, ажил мэргэжил, карьер, нийгмийн харилцааны урамсгалыг харцгаая. За эрэг таатай байх үе нь бол сарын ихээр байна. 11 сарын 3-нд сугар гараг бархасад гарагтай дөрвөлжин аспект үсгэн эхний 5 хоног яг full moon хүртэл 5 хүртэл
Яг урт хугацаанд харах юм бол 10 сарын 31-ээс 11 сарын 6 хүртэл ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд эерэг таатаад дайжгүй мөнгө олох ч юм уу дайжгүй боломжийн хүмүүстэй уулзаж гэрээ хэлцээр хийж ашигтай гэрээ хэлцээр хийх боломжтой хүмүүс таалагдах үйл хэрэг хийхэд тааламжтай байна. 11 сарын 8-нд сугар гараг Дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үзэгч нь 7-наас 9-ний хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд жоохон дарамттай эсвэл хийж дуусгах ёстой шаардлагатай ажилтай ч юм уу эсвэл ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд таны ажилладаг газар системийн өөрчлөлт гарч байгаа эсвэл албан тушаалтай хүмүүс нь ажлаасаа гараад эсвэл өөрчлөгдөж байгаа танаас шалтгааллахгүйгээр тэр нь даган мөрдөх шаардлагатай тийм нөхцлүүд бүрдэж магадгүй юм. Дэлхийн ван гарагийн нөлөө нь таныг ядрааж дарамтлаж ажиллаар шахаж магадгүй. За өөр тохиолдолд яг энэ 11 сарын 8-ны аспектаар Дэлхийн ван Плутогийн нөлөөнд зарим хүмүүс ажлаасаа гарах сонголт хийж бас магадгүй. За 11 сарын 25-нд сугар гараг бууд гарагтай уулзсан. Энэ үед бол мэдээлэлтэй харьцах, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, хүмүүстэй харилцах, бичих цаасны ажлыг суралцах гэх мэт үйл хэргүүдийг хийх боломжтой. Гэтэ бууд гарагийн ретроград хөдөлгөөнд байгаа учраас эдгээр үйл хэргүүд нь танд тийм ч амархан шулуун байхгүй. Жохон хүнд хэцүү сорилттой байж болно. За ижил цаг хугацаанд 11 сарын 27-нд сугар гараг бархасаад гарагтай гурвалжин аспект үсгэн 24-өөс 29-ны хооронд. Энэ бол эерэг таатай нөлөө өгнө. Яг энэ 25-7-ны аспектууд бол бууд болон бархас сайд санчир бүгдээрээ хамтдаа орж ирж байгаа. Тэгэхээр хичээл зүтгэл гаргаад санчир гарагийн нөлөө нь болохоор таныг жоохон хүнд хэцүү байлгаад эсвэл төвчээртэй байлгаад юм суралцахыг хичээл гэж тэгвэл ажил нь өөр тохиолдолд ажлын хоол хүндий эсвэл ажлаасаа ажил нь сунжран удаашрах гих мэтлэнгээр нөлөөлөх боломжтой. Гэхдээ бууд олон бархас сад гарагийн нөлөө хамт орж ирж байгаа учраас энэ үед таныг хичээж зүтгэж хөлсөө гаргасны эцэст алдаа гарсан зүйлс байвал дахин шалгаж хэрэв алдаа гаргасан бол дахин эхнээс нь хийж маш их хөдөлмөрлсөний эцэст тийм ололт амжилтад төрөх боломжтой тийм цаг үе болов гэж таамаглаж байна. За юутаач муу үе байгаа чсэн бас сайн үечсэн харагдчихээн. Учир нь бархас сад гарагийн нөлөө 2 удаа орж ирж штэ энэ сард бол. За 11 сарын 30-нд сугар гараг Уранус буюу Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн 29-ээс 30-ны хооронд энэ үед бол Mercury retrograde дуусж байгаа, Saturn retrograde дуусж байгаа үе. Тэгэхээр яг дээрээс нь Uranus-ийн нөлөө ороод ирж байгаа учраас ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд гинтийн таамаглаагүй огцон өөрчлөлтүүд нөхцөл байдлууд үүсэх боломжтой. Эсвэл өнгөрсөн 4 сарын хугацаанд эсвэл өнгөрсөн 3-7 хугацаанд болж өрнөсөн өөрчлөлтүүдийн ингээд дээд цэг одоо төгсгөл үр дүн шийдвэр гарах үе бол 11 сарын 30-ны өдөр байх болно. 7 дугаар хавс бол хосын харилцаа, гэрээ хэлзээр, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны уур амьсгалыг 11 дугаар сард ямар ахыг харцгаая. За 7 дугаар хавс дээр бархас сад гараг ирсэн жил болж өрнөж байна. Энэ жилийн дундаас эхлээ дараа жилийн 26 оны 6 сар хүртэл таны 7 дугаар хавс дээр descendant дээр чинь Азийн гараг, өсөлт тэлэлтийн гараг, бархас сад гараг ирсэн байгаа. Одоо энэ хугацаанд гэрээ хэлцээр нь тэлж байгаа, эсвэл гэрэлж байгаа, эсвэл хостойгоо очирж байгаа, эсвэл өөр тийм өөрийнхөө байна гэхээс бол бусдад илүү тохируулан харьцаж байгаа тийм онцлог шинжүүд илүү ихээр эрчимдсэн тийм жил болж өрнөж байгаа болов уу гэж таамаглаж байна. Тэгээд нэг ялангуяа 11-р сард Jupiter retrograde эхэлж байгаа. 11 сарын 11-ээс Jupiter retrograde эхэлнэ. Тэр үеэс хойш хосын харилцаанд ямар нэгэн нөхцөл байдал нь өөрчлөгдөж шинэ нөхцөл байдалд орж магадгүй. 7 дугаар хавсыг эрхшээх чинь сар учраас сар хурдан ордоо нүгдэг онцлогтой. Тийм учраас таны 7 дугаар хавсын уур амьсгал хэлбэлзэлтэй амархан өөрчлөгддөг онцлогтой байдаг. Тэгэхээр эерэг болон сөрөг өдрүүдийг энэ дээр бичсэн байгаа. Чухал уулзалт гэрээ хэлцээрийг эерэг өдрүүдэд нь хийгээрэй гэж зөвлөе. Давхцаж буй өдрүүд нь сармаг, сантай муутай өдрүүд юм шүү. 11 сарын 3-нд бархас сад гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үсгэн. Мөн 11 сарын 27-нд бархас сад гараг сугар гарагтай адилхан гурвалжин аспект үсгэх юм байна. Тэгэхээр сарын эхний 5 хоног, сарын сүүлийн 5 хоног бол харилцаа холбоо, гэрээ хэлцээр, хайр дурлалын асуудал, хосын асуудал, түншлэл нь эерэг таатай, боломжийн романтик, болзон жавах, эсвэл харилцаа нь гоё эерэг таатай, нэгэндээ тохируулсан peaceful байх болно. Чухал гэрээ хэлцээр хийж байгаа, чухал уулзалт хийх гэж байгаа бол сарын эхний 5 дараа сарын төгсгөлийн 5 хоногийг аль нэгийг сонгоорой гэж зөвлөе. За 11 сарын 12-нд бархас сад гараг санчир гарагтай гурвалжин аспект үсгэн 5-аас 17-ны хооронд
энэ 5-аас 17-ны хооронд 11 сарын 5-нд full moon таны 5 дахь хавас дээр гарна. Тэгэхээр full moon 5 дахь хавас дээр гарна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр таны хосын харилцаа, гэрээ хэлцээр хотлоор чинь 5 дахь хавас чинь үерхэл хосын харилцаагаас илүү үерхэл байдаг. Тэгээд бас өөр хүүхэд таныг зугаацуулж яадаг тийм хобби өөрийнхөө одоо бүтээлч энерги илэрхийлэх боломжтой онцлогтой хавасыг 5 дахь хавас гэж хэлдэг. Тэгэхээр 5 дахь хавас дээр full moon гарна гэдэг нь энэ үед таны хосын харилцаа, үерхэл, өөр хүүхэд эсвэл таны ямар нэгэн зугаад сэнгэлтэй холбоотой асуудлууд нь жоохон тийм intense байна гэсэн үг, жоохон хурцдмал урамсгалтай байна гэсэн үг. За тэгснэ яг энэ 12-ны санчир гаригийн нөлөө нь 5-аас 17-ны хооронд нөлөөлж байгаас. Тэгэхээр санчир гаригийн нөлөө нь таны хосын харилцаанд жоохон хол хөндөй, хүйтэн, нухацтай тийм нялуурсан зөөлхөн гэхээсээ илүү жоохон хөндөй уур амьсгалаар нөлөөлж магадгүй. Энэ үед хостойгоо муудалцах ч юм уу эсвэл түншлэл нь жоохон тиймхэн байх. Хостойгоо яг биеэрээ холын зайд байх боломжтой үеэс байж болох юм аа. Тэгэхээр энэ үеийн жоохон холдон салах эрсдлийг бас дагуулж магадгүй шүү. За 11 сарын 17-нд Бархасад гарыг нартай гурвалж байгаа аспект гэсэн 13-аас 21-ний хооронд. Хэрвээ та нууц харилцаатай байсан бол энэ үед харилцаа нь ил болно. Эсвэл одоо жишээлбэл хосоо эсвэл түншээ ингэж бусдад зарлан тунхаглах, найзуудаа танилцуулах, эцэг эхтэй танилцуулах гэх мэтлэнгээр бас нөлөөлж болох юм аа. Таны өөр тохиолдолд таны хосод чинь илүү тийм бусдын анхаарлыг татах үйл хэргүүд тохиож болно. Нарны нөлөө. За 11 сарын 23-нд Бархасад гарыг бууд гаригтай гурвалж байгаа аспект үүсгэх нь 20-ноос 12 сарын 10-ны хооронд нөлөөлөг. Энэ үед бол хүмүүстэй уулзаж гэрээ хэлцээр хийх, уулзах, мэдээлэлтэй харьцах, мэдээлэл дамжуулах гэх мэтлэнгээр харилцааны үйл хэргүүд нь ихээр эрчимжих боломжтой байна. За ерөнхийдөө 7 дугаар хавасын сэдв нь тэмч муугүй байна. 11 сарын 11-нд Jupiter retrograde-ээр анхаарал болгоомжтой байгаараа тэр үед ямар нэгэн чухал shift болж өрнөх болов гэж хамгаалж байна. За 4 дугаар хаваас олох гэр бүл, оршин суудаг газар, эцэг эх гэр бүлийн гишүүд, цусны төрөл, хувийн оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгө эсвэл таны хувийн бизнесийн орон зай, энэ бүх хэсэгүүд ямар байхыг харцгаая. За 4 дугаар хаваас нь Aries буюу хоньны орд, тэгэхээр ангар гаригаар жишээлддэг. Тэгэхээр ангар гаригийн хөдөлгөөнийг харцгаая. За 11 сарын 4-нд ангар гариг Нумын орд руу нүүмэгцээ. 11 сарын 5-нд full moon тэргээс сар гарна. За энэ өдөр ангар гариг Уранустай эсрэгцэн, Тэнгэрийн ван гаригтай эсрэгцэн. Тэгэхээр Тэнгэрийн ван гаригийн нөлөө ангар гаригийн нөлөө хамтдаа орж иж байгаа учраас энэ үед 4-өөс 7-ны хооронд гинтийн тамаглаагүй байдал үүсэх боломжтой. Тийм нөхцөл байдалд орж магадгүй. Гинтийн байдлаар гэр бүлийн гишүүдэд ямар нэг юм тохиох эсвэл гинтийн байдлаар гэр бүл оршин суудаг газарт ингээд нүүц суух шаардлага гарах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар энэ нь таамаглаагүй байдлаар нөлөөлнө. Энэ нь гэдэг сайн муу гэж хэлдэг зү юутааш энэ гинтийн таамаглаагүй байх болно. Гэтэ full moon давтаж байгаа учраас энэ нь бас л нэлээд интенс хурцдмал урамсгалтай байх болов уу гэж таамаглаж байна. За 11 сарын 13-нд ангар гариг бууд гаригтай уулзсан 8-аас 15-ны хооронд нүүц суух магадлалтай. Эсвэл өөр тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ хэлэлцэх, ярилцах, хуралдах үйл хэргүүд үүрнэж магадгүй. Өөр тохиолдолд үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн чухал гэрээ хэлэлцээр бичиг цаасны ажил хөцөлдөг ч юм уу те иймэрхүү байдлаар нөлөөлж болох юм аа. Гэхдээ бууд болон ангар гарыг хамтдаа уулзж байгаа учраас энэ нь гэр бүлийн гишүүдтэйгээ үйл ойлголцож маргалдах, зодтолдох, хэрэлдэх гэх эрсдлийг бас дагуулж байгаа учраас болгоомжлороо гэж зөвлөж байна. За 11 сарын 24-нд ангар гарыг өмнөд занглаатай уулзсан 20-оос 29-ны хооронд. Энэ үед бол өмнөд занглаа нь хаагдж байгаа халгыг хэлдэг. Тэгэхээр энэ үед гэрээсээ нүх, гэрээ одоо эсвэл хийж байгаа дотоод сэдвийн хүрээнд нэг юм төгсөж дуусж байгаа энергитэй гэж болно. Энэ үед эсвэл гэр бүлийн гишүүн чинь тусдаа гараад гэрээсээ явах гэж болно. Өөр тохиолдолд зүгээр энгийнээр бол гэрээ цэвэрлээд, цэгцлээд хаях юмаа хаяад ингээд шинэ зүйлд шинэ орон зай бүрдүүлж нэг юм хааж ийн гэж ойлгож болох юм. Ерөнхийдөө бол 4 дугаар хавсын сэдвийн хүрээнд жоохон асуудал ихтэй, хөдөлгөөнтэй, гинтийн юмнууд ихтэй болж өрнөх боломжтой. 11 сарын 5-ны Уранусын нөлөөний штэ хөнгөн тохиолдолд ч юм уу. Одоо гэрт чинь эд зүйлс эвдрэх гих зэрэгээр бас нөлөөлж болдог шүү. Бас юмыг яаж мэдгүй яаж нөлөөлж байгаа гол нь. Тийм тайван гэхээс илүү зөвхөн асуудлууд ер нь өрнжин гэд ойлгочоорой. Мөнгө санхүү, хувийн амжиргааны зардал, таны дансанд буй, таны эрх мэдэлд буй мөнгө, эд зүйл, материалын үйл хэргүүдийн урамсгалыг харцгаая. 20 дугаар хаваасан сэдвийг харцгаая. За 11 сарын 12-нд Сатурн, Aries,
Jupiter-тэй гурвалжин аспект үүсгэж чинь 5-17-ны хооронд бол мөнгөтэй байх юм байна. Мөнгөтэй эсвэл орлоготой эсвэл материалын үйл хэрэг хоол хүнс нь дутагдахгүй, гачигдахгүй, таатай эсвэл бэлэгсэл давах эсвэл гадуур хооллох ч юм уу эсвэл гэр бүлтэйгээ хоол идэх ч юм уу те мөнгө санхүүгийн хувьд дайжгүй үе бол 5-17-ны хооронд байна. За 11 сарын 17-нд санчир гариг нартай гурвалжин аспект үүсгэх нь 13-аас 21-ний хооронд бол үнэтэй зүйлд мөнгө зарлагдах, мөнгө ихээр үрэх шаардлага гарах мөнгө шатчин энэ үед. За тэгснэ 11 сарын 23-нд санчир гариг бут гаригтай гурвалжин аспект үүсгэж чинь 20-27-ны хооронд бол мөнгөний урсгал эрчимж нь орлогчоор нь гарлагч гарна энэ хадгалагдана гэхээс илүү хөдөлгөөнтэй байна мөнгөний урсгал. За 11 сарын 27-нд санчир гариг сугар гаригтай гурвалжин аспект үүсгэж чинь 24-өөс 30-ны хооронд мөнгө санхүү орж ирэх боломжтой, орлого орж ирэх боломжтой, бэлэгсэл таах боломжтой, амттай хол идэх боломжтой байна. Эсвэл дуртай зүйлдээ мөнгө зарцуулах боломжтой байна. За 11 сарын 28-нд санчир гариг химийн хөдөлгөөнд шилжиж байна. Тэгэхээр энэ нь урт хугацаанд бол яг дуусж байгаа үе нь бол 22-наас 12 сарын 4 хүртэл энэ өдрүүдэд яг өнгөрсөн 4 сарын хугацаанд санчир гариг ретрогрейд хөдөлгөөнд буцах хөдөлгөөнд байсан. Тэгсэн нь одоо тэр нь дуусчихна гэхээр чинь өнгөрсөн 4 сарын хугацаанд мөнгө санхүүгийн асуудлууд нь жоохон тэмхэн байсан эсвэл жоохон асуудалтай байсан. Эсвэл амар удаанаар жоохон асуудлууд үүсгэжсэн байж болох юм анзаараагүй болол хэрвээ яг сарын сүүлээр эдгээр асуудлууд нь зин там болоод яг цэгцэрнэ. Одоо яг цааштай мөнгө санхүү юм байна. Мөнгө нь одоо орлого нь мөнгө олох арга нь юм байна. Одоо энэ цааштай яг энэ темплетийн дагуу цаашаа ингээ явна шүү. Ингээ шийдвэр гарч байгаа шүү. Агуу ингээд үр дүн гарч байгаа үе бол 11 сарын сүүл хэсэг байх болно. За тэгээд амжилт хүсье. 12 дугаар сард иргэн уулзъя. Хэрвээ амьд ах юм бол тэгээд баярлалаа. Лайк, subscribe дараарай. Баярлалаа.